Сайн байцгаана уу? За, та бүхэнд өнөөдөр Prime Meat брендийн үхрийн өвчүүний хэсгээс гарсан сан гипсол гэрийн нөхцөл хэрхэн амттай шаргалаар танилцуулъя. За, Prime Meat брендийн үхрийн сан гипсол нь өвчүүний урд хэсгээс, толгой хэсгээс нь бус биш, мөн арын хормой хэсгээс нь биш, яг голын хэсгээс нь гаргасан сан гипсол байгаа. Илүү амттай, илүү алгалсан хамхан сан гипсолыг бол заавал 100% болгоно. Туслах аж заавал 100% болгож иддэг. Prime Meat брендийн үхрийн махан сан гипсолыг бол баг зэргийн шүүрхий идэхэд бол айлтгүй, харин ч бүр эсрэгээр илүү шүүслэг гоё болно. Гэтэл бүгдээрээ хайрлын тавгаа сайн халаагаад гүнжлийн тусаа хийгээд бэлтгэсэн арилгасан саримсаа хийгээд хайрлын тавгаа сайн хасны дараа сан гипсолоо шарнаа. Хамтан мөөг шарж болно. Илүү тохиромжтой. Мөн хажуунд нь гоё кимчи байж болж байна. Кимчи ч бас дотроо шарсан кимчи, шараагүй кимчи гэдэг байгаа. Тэгээд кимчи хорж болж байна. За тэгээд бүгдээрээ амралтын өдрөөр Prime Meat брендийн үхрийн махан сан гипсолыг найз нөхдөдөө агаар цалин гарахтаа, тусдаа гарахтаа амтлаад үзээрэй.